За сайн байцгаана уу. За ер нь ингээд хүн байж та амьдралынхаа 3/1-ийг ажиллаж өнгөрөөд юм байна л да. Ажил дээр өнгөрөөдөг. Амар их цагийг өнгөрөөж байгаа. Одоо тааж ажиллаж байгаа. Би ч одоо ажиллаа хийж байна. Тэгээ нэгэнт бүгдээр амьдралынхаа 3/1 гэсэн энийг цагийг ажил дээр өнгөрөөдөг юм чинь гоё орчинд ажиллах хэрэгтэй байстэй те. Гоё жаргалтай, кайфтай, гоё боломжууд нь бүрдсэн тэр газар ажиллах хэрэгтэй. Тэр ч утгаараа өнөөдөр би Төв Аз руу өөрсдийн салбар охин компаниудаа байгуулж тэлж байгаа маш хурдцтай өгжөж байгаа Инвескор санхүүгийн групп дээр ажиллаж үзэхээр хүрэлцэн ирээд байна. Өнөөдрийн дугаартай хамт байгаарай. Nomadic Worker-ийн баяраа байна. Хөдөлмөр өндөртөж байна. Инвескор IC Tower гэж. Бид нар IC Tower 14 дахь гарч ирсэн байна. Энд цэг хартаа. Энэ ханы энэ автом бол янз юм шүү. Энд чинь ингэж орохдоо ингээд карт уншуулж орох юм байна. Security гэдэг зүйл бол энд бол сайн мэдсэн бас баргийн аавын хүү ийшээ орохгүй юм байна шүү. Тэгээ лифтэн дээр ч гэсэн сайн ингээд карт харуулж орж ирсэн. Тэгэхээр энд нь халттай тэртэл нээлттэй байна. Ийшээ хэдүүлээ орж үзье. Энд юу байна? За одоо ингээд ороод ирсэн чинь юм айгүй гоо зүйтэй цавцаагаан хантай. Тэгснээр эрэгтэйчүүдийн цаасны тогтоогч юм байдаг шүү дээ нэг юм цаас авчдаг. Тэр мэрэгөөр ингээд эрэгтэй үнийг яатсан те. Тэгээ энэ чинь л ингээд аваарын гарцсан марц хүртэл байгаа хөөх. Тэгээ хоёрын сав нүртэл ингээд янз бүрийн ингээд хог хаягдлыг ангилсан юутай. За айгүй тийм хаягжилт айгүй сайтай юм. Энэ бол ингээд тийм цэглгааны өөрөө аюултай гэсэн тийм цэцлийн гурвалж юм болж. Энэ интерьерийг хардаа нэг тийм сансрын дотор ороод ирсэн сайтай байх юм. Энэ нарын доотлын гэрэл мөрөл өдрөл юу вэ те амар энэ ингээл янз бүрийн болон өдрөл аюу гоё байхгүй те. Оо тийрсэн үү. Оо за сайн байна уу. Энэ манай бади мөн үү. Ахаа мөн. За баяраа. Санхүүгийн мэд номон дээр. Өнөөдөр танад ирж ажиллах болсондоо төлөв баяртай байна. Манай офис тавтай морил. Би өнөөдөр чамайг яг ажил дээр чинь заагаад эхний өдөр чинь юу их хэвээр зааж өгнө шүү дээ. За. Би нэг бас санхүү төгссөн ч гэсэн яг санхүү хичээлүүдтэй жоохон тэгж дуртай бишээс байгаа тий. Гэтэл тэгэл хүн чинь нэг дургуй юм дээр яг нэг тулаад ирдэ шүү дээ. Яг тэр л болж байгаа шиг. Тэгээд би урдсан яд байлаа чанал ажиллаар байгаа. За. Чи гадуур хувцас тайлах хэрэгтэй бол манайх юм эмгтэй хэрэгтэй хувцас хүрэл байгаа. Ийш биш тайлж юм. Болно хаа. Энд чинь ямар тав тухтай. Манай камерамен эрэгтэй учраас ороод ирж болно. Chill zone эмчтэй галтайгаа гэрээр галтайгаа тий хамгийн тухтай хэсэг дээр энэ чинээ суугаад ажиллаж болох юм уу? Болно. Энд суугаад уу? Болно. Бараг энд суугаад ажиллах юм байна тий. Тийм. Brainstorm мэдэл хийж мэгээд хурлын өрөөнүүд завгүй бол тэгэл чинээ ирэл юмнууд хийчих юм шүү дээ. Тийм. Бас тэр call room-д ороод газараа төвлөрөх хэрэгтэй бол бас ороод ажиллаж болно. Манайх уяатан цагийн хуваарьтай. Тэр нь болохоор өглөө 8-аас 10 хооронд өссөн цагтаа ирээд 8 цаг ажиллаад тарах боломжтой байдаг. Бид жил бүр ажилтнуудыгаа 50 сая хүртэлх төгрөгийн эрүүл мэндийн даатгалд хамруулдаг. Үүнд манайх 200 гаруй ажилтнуудаа хамруулдаг. Бас түнжлэн жил болгон эрүүл мэндийн урьдчилан үзлэгт ажилтнуудаа хамруулдаг байгаа. Бид ажилтнуудынхаа сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарал мэрэгжлийн сэтгэл зүйчтэй хамтран ажилладаг байгаа. Манай ажилтнууд хүссэн цагтаа цаг аваад мэрэгжлийн сэтгэл зүйчээс зөвлөгөө авах боломжтой байгаа. Мөн сэтгэл зүйн эрүүл мэндээс гадна ажилтнуудынхаа бие физиологийн эрүүл мэндийг анхааран 7 хоног бүр спорт заланд чөлөө цагаа өнгөрүүлэх боломжтой. Түнчлэн сонирхлоороо өөрийн хүссэн фитнес, йог болон бусад спортын төвүүдэд хөнгөлөлтөө үнээр хамрагдах боломжтой байгаа. За энэ болохоор манай бүртгэл танигдлын газар. Энэ болохоор чиний ширэг бэлдсэн байгаа. Манайх шинэ ажилчдаа болохоор лаптоп болон welcome ийм gifted бэлэг бэлдэж байгаа. Инвескор гэсэн мерч байна.
За манай шинэ ажилтнуудаа зориулаад шинэ ажилтны сургалтаа энэ 24 оны 6 сард нэвтрүүлсэн LMS буюу одоо шинэ сургалтын менежментийн систем байгаа. За чи эндээс болохоор шинэ ажлынхаа сургалтууд болон бодлого журмаа ингээд товчхон байдлаар авчиж болно. Шууд эндээс ингээд харчих юм шүү дээ. Тийг нэ хаа. За чи тэгээд үзээд ээж байгаараа тэг асуух юм байл асуугаарай. За тэгээ. Тэг би эргээд хүрээ. За. Энэ хараа ингээд баг мим хийсэн баг. Жишээлбэл ингээд тэ эрүүл ахуй, аюулгүй ажиллагаа, баримт бичиг боловсруулах ур чадвар гэдэгснэ ингээд юм муурны юм үүтэй тэ. Зээлийн хяналтыг харгалт гэсэн юм үнэний зураг мөр. Хизүүрлэгчтэй харилцах ур чадвар гэсэн нэг ойлцоо залуу болоод юмс. One of Us гэсэн подкаст гэдэг юм байна. Ингээд подкастын харангууд ингээд дотор нь ажиллаж байгаа хүмүүс бидний юу хинтээ ажиллаад байгаа юм бэ гэдгээ бас мэдэх боломжтой юм дээ. Бодлого журмын сан, гарын авлага бол маш хэрэгтэй харагдаж байна. Дотоод сургалт байт юм байна бас. Мөнгө угаах терроризмын санхүүжилт зурсан сэргийлэх тийм. Бид ажилтнуудынхаа сургалт хөгжлийг дэмжиж ажиллаж жил болгон сургалтын төсөө нэмэгдүүлдэг байгаа. Үүнд гадаад дотоодын конференс, сургалтын платформуд болон одоогоор MLC Business School-тэй хамтран Master Trainers программыг дотоодын LMS программаараа дамжуулан ажилчдаа хүргэж байна. Манайх хагас жил тутамд бонус цалин олохоос гадна уян хатан нөхцөлтэй ажилчдын зээл олгодог байгаа. Мөн түнчлэн ажилтнуудтай хувьцаа олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн дээрэс нь ажилтнуудтай төрсөн өдрөөр нь нэг өдрийн цалинтай чөлөө олгодог. Мөн нэг удаагийн цаас аяаныхаа хэрэглээг бууруулах зорилгоор бид бүх ажилчдаа тамлар аягыг олгосон байгаа. Үүний үр дүнд 2023 онд 3,000 ширхэг цаас аягийг хэмнэж гардаг хог хаягдлаа 5 дахин бууруулсан байна. UNESCO Group-ийн нийгэм тулгамдж буй эрхтгч байдлыг ойлгож, гендерийн мэдрэмжтэй байгууллага болохоор ирмэлцэж байгаа. Ингэхдээ гендерийн эрхтгч байдлын бодлогыг шинээр боловсруулан батлуулсан байна. Манай нийт ажилтнуудын хүйсийн харьцаа тэнцвэртэй байдаг шүү. Манай камерамен сонсож байна уу? Бас яа. Офистайгаа танилцсан. Юу вэ ч дахиад шинэ коридор гараад ирлээ. Шинэ коридор. Эцэд ямар төөрдөг байшин шиг газар гэдэг. Гэтэ энэ интерьер юмнууд нь айгүй гоё харагдаад байна. Энэ митинг руу. Энэ лээд энэ гэдэг та. Энэ офис дотор энэ ямар сонирхолтой. Офис дотор ингээд ийм ледтэй гэдэг юм өстэй. Төв Азийн орнууд руу салбараад ирсэн ах компаниудаа баг тэрийг ингээд улаанаар тэмдэглэсэн юм шүү дээ. Монгол, Узбекистан, Киргизстан, Казахстан, энэ Малайз гэснээр Япон байгаа юм байна. Би зүгээр энэ дээр ингээд гоё амарч болно гэдгийг л та бүхэндээ харуулж байгаа юм. Тэрнээс ч надад өөр хатаг санаа байхгүй юм аа. За тэгэхээр бүгдээрээ UNESCO-ийн офис болон ажилтайгаа танилцсан юм чинь одоо харин хүмүүстэйгээ танилцъя те. Тэндэг шүү дээ. Номер 1, номер 3, номер 2. Краштайгаа суудсан байвал яг уу? Байхгүй. Гэтэ яг одоо тийшэнд байх нь кар гэд үгийг харж байгаад болно. Тэгээ бараг юм жил таарахгүй гэсэн сул. Нөгөө TikTok-ийн бүжгнүүд шүү дээ. Тэрийг харчлаа. Гараал бүлэх багсааж байгаа. Яг бүтэн өдрийн чөлөөмөлөг бол жоохон өвдсөн гэж л авдаг. Тийм тэрнээс нэг цагийн чөлөөмөлөн дээр бол зүгээр хамгийн наад захын худлаа ярилт гэвэл гэрт усаалцсан ч өмнөх тиймэрхүү юмнууд байдаг. Тэгэхээр чи зайлшгүй худлаах шаардлага хэлж гарч байгаа байхгүй. Амлалтын хэсэг байгаа. Нөгөө унтдаг хэсэг цаныхаа цагаар ч юм уу эсвэл заримдаа жоохон толгой өвдөх юм. Тэр үед амарч болтой. Тэр хэсэг нь хамгийн гоё. Доошоо нэг common area-л тенс тоглоод байгаа. Кофегоор угаасаа өдрийг төсөөлж чадахгүй байна. Ланч. Тэгээд кофе.
Тэгээ компьютер уурлаа. Дахиад л кофе. Өглөө нь яг нэг юм сэрүүхэн байснаа, нэг юм амар гоё нартай болол тийм үү. Яг тийм уур амьсгалтай юм санагддаг. Нөгөө бороо шороотэй засууч нь борооч нь гэдэг үед бас байна. Хүчлэн зун шиг байдаг. Асалбар бол хүчлэн зун шиг. Гэтэ мэдээж үйл болох үед байна. Гэтэ хавар үүлээс хавар. Хавар янз янз. Тэгээ хавар ч нэг нар гарна, нэг шуурна. Тэгээ янз янз л. Сайн байна уу? Намайг Чойдорж уран төгс гэдэг. Би ЮНЕСКО санхүүгийн байгууллагт 2019 онд төв салбар дээр зээл эдийн засгаар ажиллаж байсан. Үүнээс хойш жилийн дараа Төв Азийн зах зээл хариуцсан газарт төслийн менежерээр одоо хүртэл ажиллаж байна. ЮНЕСКО санхүүгийн байгууллага нь Төв Азийн орнууд буюу Кыргызстан, Казахстан, Узбекистан улсуудад өөр охин компаниудад нэг ажиллаж байгаа. Эндээс хамгийн анхны охин компани болох Кыргыз дахь ЮНЕСКО CA компани нь одоогоор нийт 45 ажилтнтай 5 салбартаагаар үйл ажиллагаагаа явуулж байна. Кыргыз улсад нийт 111 банк ус үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс манай ЮНЕСКО CA компани маань топ 7 жагсаж ажиллаж байгаа. Казахстан улс дахь ЮНЕСКО финанс санхүүгийн байгууллага маань 9 сарын 14-нд нээлттэй ээж амжилттай ажил эхлүүлсэн байгаа. Pocket төсөл маань 9 сарын 16-нд нээлттэй хийж App Store болон Google Store дээр байрсан. Тэгээд одоогоор бүгдд нээлттэй ажиллаж байгаа. Мөн Узбекистан улсад охин компани нээхээр тусгай зөвшөөрлөг ажиллагаар яг одоо ажиллаж байна. Бид Төв Азийн охин компаниудын багийнхантайгаа өдөр тутамдаа холбогдож үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээс гадна ЮНЕСКО группийн сайн соёл, сайн туршлага, инновацийг Төв Азийн охин компаниудаа нутагшуулах зорилготойгоор ажиллаж байна. Бид олон улсын зах зээлд дэлгэх стратеги баримталж ажилладаг учраас бидэнтэй нэгдсэн ажилтан бүр гадаад зах зээлд ажиллах боломжтой шүү. Олон улс руу гарч карьераа өсгөх сонирхолтой байвал та бүгдийг заавал ЮНЕСКО санхүүгийн групп руу орж ажилласаа гэж би өөрийн зүгээс зөвлөж байна. За ЮНЕСКО санхүүгийн групп маань гадаадын байгууллагуудаас хөрөнгө оруулалт татаж Монголын одоо хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа бизнесүүд рүү хөрөнгө оруулалт хийж одоо эдийн засгаа тэлдэг энэ гайхалтай зорилгыг урдаа тавьсан төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа ийм том байгууллага байгаа. Магадгүй та ч гэсэн яг ийм хүсэл мөрөөдөлтэй байж болно. Таны үнцийг бас нийлж иж болно. Тэгэхээр таны бүх одоо тэр зохилгоо чинь бүрдээд энэ байгууллагт орохыг хүсвэл та Work-ийн хэмээн дэрх ЮНЕСКО нэг дээрээ ямар ажлын байрууд зарлагдсан байна. Тэр дорн шууд мэдээллүүдийг аваарай. Мөн дээрээс нь ЮНЕСКО Journey гэсэн одоо Facebook хуудсыг та бүхэн дагаарай гэж хүсэж байна. Тэгээд та бүхэн даавд Nomadic Worker-ийн баяраа байла. Дараагийн дугаар уулзлаа. Түр баяртай.